За сайн байцгаана уу? Үлдээний багийн хөтлөг хийя. За бүгдээр нь үлдээний одоо зөвхөн харагдаж өгсөн байгаа. За өнөөдөр хэдүүлээ цахилгааны мэргэжлийн ур чадварын үнэлгээ зохион байгуулагч байна. За үйлдвэрлэлийн политехник коллежийн 100 тоо давлан газар байна. За үйлдвэрлэлийн политехник коллежийн үнэлгээний зөвлөлт зориулсан байна. За багийн ахлагчаар аян чинь багийн гишүүд Гамболт, Чулуунбат, Дундав Самбуу, Алтан цэцэг Чинаруу, Баталгааж багчаар Цэн Дэвш гэсэн бүрэлдэхүүнтэй бүрдсэн байна. За эзэмших зөвхөн мэдлэг нь болохоор 12, эзэмших гол чадамжийн тоо 4. За энэс гол чадамжийн хэмжээлэл авах нь 1 чадамжийн гэж байна. За нийт 4 чадамжийн гол чадамжийг зөвлөсөн. За цахилгаан банк төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, цахилгаан амсралтын ажлын технологи, цахилгаан техникийн онол, цахилгаан хэмжлэгийн техник гэсэн 4 чадамжийн хэмжээс, цахилгаан хэмжлэгийн техник гэсэн чадамжийн хэмжээр за ажилтнаа төлөвлөсөн байна. За үнэлгээний даалгаврын нөхцөл нь болохоор нийт 20 минутын хугацаатай. За хэмжих хийх зааварчилгааны үндсэн дээр өгсөн эсвэлгүүдийг хэмжих гэсэн даалгавар байна. За даалгаврынхаа хэрэглэгдэхүүнүүдэд бэлдсэн. За үнэлгээний үргэлжлэх хугацаа 20 минут. За үнэлгээний зааварчилгаа өгнө. За зааварчилгаа үнэлгээ гэхэд бэлэн бүс үед үнэлгээний ажилтнанд хэлнэ. За бодит гүйцэтгэл үндэслэлийн үнэлгээ хийнэ. За үйлдвэрлэгч төх аюулгүй ажиллагааны зааварчилгаа байгаа. За энээр гараасаа зөрүүлээд өөртөө бас гараасаа зөрөх юм байна. За үнэлгээний гүйцэтгэлийн уудсан за үйлдвэрлэгчийн нэрмэл баг пэйж Чулуунбат. За 2026 оны 3 сарын 20. За RX 100 10 кг 1 кг эсвэлгүүдийг хэмжих гэсэн даалгавар байна. За хэмжих багшны хуваарийг тохируулна. Ажлын утсанд өгсөн эсвэлгийг зөв сонгоно. Эсвэлгийн хэмжлэлийн отгуудыг бүтээх гэсэн гүйцэтгэлийн шалгалтуудын дагуу хийгнэ. За хэрэглэгдэх сургалтын орчноо бэлтгэсэн байгаа. Бүрэн бэлдсэн байна. За үнэлгээний ажилтны хяналтын уудас байгаа. За энд яг хяналтын уудсынхаа дагуу ингээд үнэлгээ хийя. За үнэлгээ бүтээх материалын жагсаалтыг бэлдсэн байна. Бэлдсэн байна. За тэгээд амжилт хүсье үнэлгээний амжилтаа хараа. Үйлдвэрлэгчид дуудаг за ерөнхий зааварчилгаа өгөө. За үнэлгээний зааварчилгаа нь болохоор за үнэлгээний ур чадварын үнэлгээний үргэлжлэх хугацаа 20 минут. За үнэлгээг бэлэн болсон үедээ үнэлгээний ажилтнанд хэлнэ. За ойлгомжтой зүйлүүд асуухад бол үнэлгээний ажилтнаас нээсэн асууж байна. За үзүүлбэрийг анхааралтай уншиж даалгавраа гүйцэтгэнэ. За тэгээд бодит гүйцэтгэл үндэслэлийн үнэлгээ хийнэ. За орчлон үнэлгээний зааварчилгаа нь ажлын утсан. За хугацаа нь олон шилжилтийн үнэлгээний утсан. За хугацаа нь за бархасыг шалгах хэрэгтэй. За тэгээд тэжээлийн үүсгэр удаалтаа авах хэрэгтэй. За одоо хэмжих багцынхаа зөв тохиолдсон байх хэрэгтэй. Тэгэхээр заавал тэжээлгүй үед болоо усрах. За утаснуудын холболтыг зөв холбох. За схемийн дагуу. За нүцгэн утсыг задлаа холболт үлдээх байх. За эсэргүүцлийн одоо итгэж тачаалдар болох байх. За эхлэлийн ажиллаж байхад нүцгэн дамжуулалт хүрхгүй байх гэсэн юм гаргал өгч байна. За ингээд танилцсан гараасаа зураад даалгавар тавья. За энэ ажлын утсан. За энэ даалгавар утсан. За амжилт хүсье. За амжилт. Thank you.
амжилттай урьдчилан багчаа бүгд өгнө. За. Хэмжих болох нөхөрлөлийг сонгосон За хэмжих багцны хувьд бол айгүй оновчтой зөв сонгосон. Багцныхаа хуваарийг зөв тааруулсан гэсэн миний хувьд харж байгаа. Тийм учраас хэмжих мультиметрийг сонгосон, хуваарийг зөв тохируулсан гэдэг нь төлөвлөлт гэдэг. За хэвээр авах гэсэн. Анхны дөрөв юу гэж байна. Авсан байна. За эсэргүүцлийг хэмжиж сонгосон гэсэн. За энэ дээр даалгавар дээр өгсөн 3 эсэргүүцлийг бол гурвангийн хэмжээд утгуудыг бичсэн байна. За энэ дээр 100 1 кг, 10 кг ер нь бол утгууд бол айгүй үзүүлж байна. За эсэргүүцлийн хэмжлэгийн утгуудыг хүснэлт нь бичсэн. Хүснэлт нь энд бичээд бүрэлдсэн гэж. За ерөнхийдөө нөгөө хийх ёстой үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг бүрөө хангасан учраас миний хувьд бол тийм гэсэн хариулт. Тэгээ буюу чадамжтай гэсэн үг юм байна. Манай бусад үнэлгээчдийн хувьд санал байна. За тэр чинь багаж чинь чимтэй үнэлгээ явуулсан гараас чи багын шиг энэ нэгтгэл дээр тавьдаг гараас чи. За тэгвэл хэвлэлээ үнэлүүлэгчээ дуудаж өгөх юм үнэлгээтэй хэмжиж харуулсан юм. За үнэлж аваад за үнэлгээ нэлээ бодстой танилцуулж за үнэлгээ жишээж гараас үзүүлээ. Амжилттай үйлүүлсэн баяр хүргэе. Цааш нь амжилттай биш амжилт хүсье. За. Баярлалаа.